Энэ хоёрыг бол одоо гэрээс нь одоо хөл гарыг готолцуулаад одоо барьцлаад аваа гэсэн байгаа шүү дээ. Одоо тэгээ эрх хөрөгчд маань одоо өөрсдийнхөө хүмүүс одоо яаж хандах юм? Энэ дээр одоо шудраг ерөнхийлөгчийн үгийг л одоо сонсох байх та. Шудраг байцгаая. Нууц хөрөнгөтэй гадаадд хадгаламжтай дэлхийн хэдэн зуун баян чинэлэг иргэдийн мэдээллийг анх удаа олон нийтэд илчилжээ. Эдгээр мэдээллийг Вашингтон төвлөрдөг эрен сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум Guardian сонин хамтран явуулсан судалгааны үр дүндээ энэ 7 хоногт нийтэлсэн байна. Уг мэдээллийн улмаас татвараа нуун дарагдуулсан гэх хэрэгээр албан тушаалсаа огцорсон Францын сангийн сайдтай холбоотой шуугиан дэгдсэн. Монгол улсын сангийн сайдаас улсын хурлын дэд дарга баяр цогтод авсан арга хэмжээ нь ард түмний дургуутслыг хүргэж байна. Шудраг байцгаая. Бид энэ баяр цогтой гишүүнтэй холбоотой асуудлыг зүгээр нэг жижиг зүйл гэж үзэхгүй байна. Миний нэр дээр бол 2008 оны 5 сараас бол энэ Legend Plus Capital Limited гэдэг компани бол бүртгэлтэй байгаа. Тэдний данс нь бол Швейцарын банкнд үүдэг нэг л одоо зүйл. Одоо өөрөөр хэлбэл offshore данс гэсэн үг л дээ. Улсын хурлын гишүүн, улсын хурлын дэд дарга баяр цогт Америкийн сонинд өгсөн ярилцлагада гадаадд данс нээж мөнгө байршуулсандаа би харамсаж байна. Би ажиллаа өгнө. Би өөрийнхөө ажилд санаа зовхгүй байна. Харин авгаа хөвгт гэрүүлдэ их санаа зовж байна гэж Америкийн сонинд ярилцлага өгсөн байна. Тэр нь онлайнаар дэлхийн нийтээр цацагцсан л да. Төрд өндөр алба хаших тусам тэр соёл нь улам өндөр болж байх ёстой. Баяр цогт гишүүн хэмжээний мөнгөн хадгаламжтай байсан гэдэг бол өөрөө хүлээн зөвшөөрсөн юм шиг байлээ. Тэр талаар тэгээд ирэх барьж байгаа хүмүүс нь засгийн газар нь ерөнхийлөгч нь ямар арга хэмжээ авах бол гэдэг талаар дэргэд өрн хүлээлттэй байгаа ах гэж би бодож байна. Төрийн албан хаагч бол шудраг ёсонд халтай биш ээлтэй хүн байх ёстой. Шудраг ёсонд халтай байгаа бол тэр нөхрийг шалгах ёстой. Шудраг байцгаая. Хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр гадаадын компани гадаадд байгаа данс гадаадд байгаа компани бүртгүүлээгүй байна гэдэг нь бол яхахгүй алдаа мөнгөгүй л мөн. Төр зүтгэж байгаа хүндээ халтай биш. Зүтгэж байгаа хүн нь төрдөө халтай байвал яах вэ? Тэгээ одоогийн байдлаар энэ компани дансанд бол 1658 евро буюу Монгол төгрөгөөр 3 сая төгрөг бол байгаа. Ингээд эргээд бодоход 1600 өөрийнх нь хэлээд байгаа 1630 евро байршуулснаасаа болоод авгаа хөвгтөө санаа зовж байна гэж би бодохгүй байгаа. Энд асар олон сая долларын асуудал яригдчихэж байгаа. Баяр цогт бол өөрөө хариуцлага хүлээх ёстой, энэ асуудалтай хариуцлага хүлээх ёстой л гэж бодож байна. Тэгээд бидний сонгосон энэ төрийн түвшээд маань ийм хариуцлагагүй үйл гаргаад байгаа. Өөрөө тэрийг хүлээн зөвшөөрөөд байхад шудраг ерөнхийлөгч маань шудраг байж чадж гинөө, шудраг ерөнхийлөгч маань хайчвал гэж асуумаар байна да. Зүтгэж байгаа хүн нь төрдөө халтай байвал яах вэ? Ийм увайгүй хууль бус мөнгө угаассан ард түмний мөнгийг гадаадд байршуулдаг төрийн өндөр албан тушаалтнуудыг улсын хурлын гишүүнийг арчилснаа бүлгээсээ гаргах хэрэгтэй гэдэг саналыг гаргасан байгаа. Би бол алдаа гаргасныг бол алдаа гаргасан. Яг л энэ компанийг хөрөнгө оруулалтынхаа мэдүүлэгтэр бол бичих ёстой байсан. Шудраг байцгаая. Энэ хариуцлага хүлээх асуудлыг бол улсын хурл шийднэ. Яг л байгууллага нь бол өөрөө шийддэг. Би бол өөрөө улсын хурлын даргатай бол ярьсан байгаа. Адилхан л Монголын улсын иргэнлэн бол иргэнийхээ үргийг л биелүүлэх ёстой. Албан тушаал мөнгө нам эвсэл нутаг ус анд нөхөд ураг садны холбоо хүчтэйг би мэднэ. Тийм хүчний өмнө өвдөг сөхрөх байсан юм бол надаас яах гэж шудраг ёс нэхэд байгаа юм болоо гэж би заримдаа боддог. Шудраг байцгаая. Энэ баяр цогтын тухай Швейцарын банкнд маш их хэмжээний мөнгө төгрөг байршуулсан байна, хууль бос мөнгө байршуулсан байна гэсэн мэдээлэл хэл мэдээлэл хэрэгслэр болон сайтуудаар фэйсбүүкээр их цацагдсан байсан л та. Тэгээд энэ асуудал одоо хүртэл задрахгүй юм илэрхгүй те нуун дарагдуулж байгаа их хөрөгчд болон ерөнхийлөгчд одоо хандаж асуумаар байна л да. Энийг яагаад илрүүлэхгүй байгаа юм бэ? Ард түмэн энд ч маш ихээр дургуутсч байна шүү те. Энийг яагаад ингэж нуун дарагдуулж байгаа юм бэ гэдгийг асуумаар байна. Төр зүтгэж байгаа хүндээ халтай биш, зүтгэж байгаа хүн нь хууль шудраг ёсонд халтай байвал яах вэ? Хариуцлага одоо хүлээх ёстой. Шудраг байцгаая. Энэ хоёрын хөлийг гозолзуулаад өчээр аваад явсан бол энэ баяр цогт нөхрийг хөлөөр нь газар гიშгүүлээд улсын хурлаас эргүүлэн татах нь зүйд нийцэж Монгол улсын үндсэн хуулийг хүндэтгсэнд тооцогдох болов уу?
Тэгээ энхээрийг бол одоо гэрээс нь одоо хөл гарыг готолцуулаад одоо барилчлаад аваа гэсэн байгаа шүү дээ. Одоо тэгээ эрх баригчид маань одоо өөрсдийнхөө хүмүүс одоо яаж хандах юм? Энэ дээр одоо шудраг ерөнхийлөгч байгаа үгийг л одоо сонсох байх та. Шудраг байцгаая. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ шийдэгчнээр Монгол улс халуун ам бүлээрээ нийтээрээ урагш нэг алхсан гэж би бодож байна. Та нөхдөд нийт ард түмэндээ баяр хүргье. Бид шил 34%-ийг шаардлагагүй гэж боддог. 34%-ийг маш олон хүн шүүмжилдэг шүү дээ. Өнөөдөр оюу толгой 100 гутал нийлүүлэхэд 34 гутлынх нь одоо үнэ нь Монголд өөр болж гарч байна. 10,000 хуушуур нийлүүлэхэд одоо тэр 3,400 хуушуурынх нь үнэ нь Монголд өөр болж гарч байна. Энэ ямар хэрэг байгаа юм? Тэр 34%-ийн цаана Монгол ямар ашиг болох вэ? Бид бол үнэхээр энэ гэрээгээ хэрэгжүүлж одоо хэлсэн ярьсандаа байдаг ус шүү гэдэг энэ байсүрээ бас харуулах хэрэгтэй. Эргүүнийг заагүй яваагүй гэж монголчууд ярьдаг шүү дээ. Шудраг байцгаая.